За одоо бид нар нөгөө металл хавтангаа хэрхэн яаж угсардгийг тий яаж хэмжээ авдгийг ингээд нарийн зөвлөгөөнүүдийг өгөх гэж байна. Ийм шавлон бэлтчих. Энэ чинь өөрөө нөгөө нэг үндсэндээ 2.5-ийнхаа нуглаа энэ төрийг бүх хэмийг хийж гисэн шавлан учраас хэмжээ авахд их айтайхан. За тэгэнгүүтээ энэ хаалганы энэ дээр одоо жишээл манай энэ дээр гэхэд бол хаалган дээрээ ингэж тааруулаад 90 градусаар яг сайхан 90 градусаар тааруулж байна. Тэгэнгүүтээ одоо энэ квадрат төмөрөн дээр чинь дунд талдаа нөгөө 1.5 та зайгаа үлдээ штэ. Шоугаа нийлүүлэхэд дундаа нөгөө силиконы зай дээр үлдэхэр тэгж тооцоод эндээсээ хэмжээг авчихна. За одоо нөгөө талаас энэ талаас орж ирэх хэмжээгээ бол ялгаа авахгүй энэ чинь нэг 2.5 зүртэй шавлоомаа тавьчихаар энэ талын чинь зай ороод ирнэ гэсэн үг. За тэгээд энэ талаас хэмжсэн 28, энэ талаас хэмжсэн 13 гэдэг чинь 41 сайн гэсэн үг. Тэнгүүд энэ дээр нөгөө нэг 2.5-ыг ч нуглаа орж ирнэ гэсэн үг шүү дээ. Яг энэ хавтан чи ингэж орж ирэх учраас энэний 2.5 нуглаа орж ирнэ гэсэн үг. Цонхон тал руугаа бас эн чинь ийшээгээ нуглаатай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ 2.5-ын нуглаа ч орж ирнэ гэсэн үг. Ингээд нийлээд 5 санж буюу нийт энд байгаа хавтан бол 46 см-ээр тайраад нуглаануудаа гаргана гэсэн үг байхгүй. За энэ ингээ хавтан периметр гэхэд бас их хүчтэй. Энэ хавтангийн одоо юу байгаа штэ. Дээдэд 2 ялтас байгаа штэ. Тэгэнгүүт хавтангаа периметр талаасаа 1 мм арай хөрөхгүй хэмжээний үлдээх ёстой. Тэгэхгүй бол хит их цааш нь периметрчих юм бол ингээд баг ингээд дарахад ингээ хуураад байна. Хит одоо зузаан периметрчих юм бол энийг нугуулахад айгүй хэцүү. Тэгэхээр бол периметрийнхээ эрийг ийшээ 1 мм орчим үлдэхээр тэгж тохируулж периметрж шүү. За энэ дээр нөгөө чих одоо нөгөө басааднуудаа ингээ нуглаад байрлуулахдаа хэрэглэх чих байгаа. За энэ талд байгаа чих одоо энэ талдаа байрлаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл нөгөө талынх нь хавтангийнх нь энэ талдаа байрлана гэсэн үг. Тэгжиж энэ хоёр чих маань ерөнхийдөө ингэж хоорондоо ингэж нэг уулзаж өгөх юм байна л. За энэ нөгөө нэг периметрээр хувлаа гаргачихгуудаа юугаа хавтангаа зүгээр гараараа ингээл дараад нугуулчих юм байна. Удаанадаа гаргачих юм байна. Амархан. Ингээл дараад нугуулчих. Тэгвэл периметрийнхээ ормоор ингээд нугуулагдаад болчихно. Энэ дээр нөгөө нэг 1.5-ын зай чи энэ дээр орж ирж байгаа. Тэгэхээр бид нар ийм зориултын одоо ийм шовлон хийж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ингээ 1.5-ын зайгаа ингээл хийх болгондоо хэмжээ аваад байна гэж байхгүй шүү. Тэгэхээр нэг ийм 2 шовлон авч тавиал тэгэл энэ чинээ чи чин энэ талдаа ч 1.5-аа ингэж хийгээл ингээ явчих гэсэн. Дээр дороо хийгээд хэмжээг аваа явчих гэсэн. За жишээ нэг боохтой жоохон зөрүүлж боошуу гэд бид нар нөгөө яг хавтан нөгөө дээр чих боох дээр яриадсан шүү дээ. Чин ингэж хоорондоо зүрх ёстой гэдгийг чи аваад байхгүй. Тэгэхгүй адилхан авчих юм бол ингэ давхардах юм бол би энэ дээр давхардаад наашаа ингэ түрээд байна гэдэг. Тэр чинь энэ шүү. Ингэж зүрх ёстой байхгүй. За тэгээ 3 дугаарт шүү дээ те. Энэ дээр тавьж байгаа хавтан энэ доотлолт байгаа хавтан хоёр ингээд яг ингэ зэрэгцээ орчих хэвээр. Ингээд шөрөвтөл явчихна. Ингээд болоо. За энэ цонхны амалгаа хэсэг бол бас их хүчтэй. Угаасаа энэ доороосоо нөгөө дээшигээ цонх хүртлээ хэдэн сантиметрийн зайтай байна гэдгийг аваад тэгээд нугуулна гэсэн үг. Цонхныхаа амалгаа хэсгээр болж. За тэгээд нэг анхаарах юм байгаа нь яг энэ амалгаа хэсгээсээ ингээд давж орж ирж байгаа энэ хэсгээ бас нугуулах хэрэгтэй шүү. 2.5 орчим сантиметр. Ерөнхийдөө энэ бүх нуглааг ийм хүн нуглааг 2.5-аар хийгээд байгаа бид нар. Ингэж хийсэн дээр тэгжээж эн чинь энэ цонх руугаа ингээд дарангуут ингээд ихтэйхэн орж өрөх гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд жоохон зууран орж өрөх гэсэн үг. Тэгэхгүй энэ төмөр өмнөгийг авчих юм бол энэ дундуур их силикон орох марах гэх хүчтэй болно. За тэгээ энийг ингэж дарж байгаа л энэ чинь нэг жоохон шүүрүүпэр үүлээдэг жоохон тогтоочоод үндсэндээ силиконоороо эн чинь ингээд сайхан нам баригдаад тогтоод өгнө гэсэн үг. Тадуу компани шоурум дээрээс мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ металл хавтанг хэрхэн таньж мэдэх тухай бяцхан зөвлөмж хүргэе. Манайхан хямдхан хавтаа авчир зараад байдаг. Тэр нь болохоор энэ голын хунцар нийлэг.
За энэ нь болохоор тусгай бодистой хугардаггүй хугардаг гэсэн хоёр янз явагддаг. Тэрийг бол яг нөгөө энгийн хүннүүдээр харахад танихад жаахан хэцүү байдаг. Хамгийн ихний таних юу нь бол тусгай тийм бодистой хугардгуунууд нь бол энэ гол тас харангуйтай байдаг. Хугардгууд бол жоохон сааралт өнгөтэй. Тэгээд энэ бас галын хамгаалалттай буюу B1 стандартын цагаан голтой гэж явж байгаа. Энэ нь болохоор гал дэмждэггүйг нь гал дэмждэггүй энгийн хавт хоёрын ялгаа гэвэл мэдээж шатах хугацаа өөр. Тэрнээс биш хүмүүс B1 гал дэмжихгүй гэхээр огт шатахгүй юм байна гэж ойлгоод байдаг. Тийм биш, шатах хугацаа уртцаад явчихж байна л гэсэн үг. Манай компани зүгээс зөвлөгөө өгөх боломжтой. Манайх энэ House Hub туяа 2 давхурт 34 дугаар павильон байрладаг. Ирээд зөвлөгөөгөө аваад хавтангийнхаа ялгаануудыг таньж мэддэг болоход манайх туслахад татгалзах зүйл байхгүй. Хамгийн сүүлчийн үйл ажиллагаа юу вэ гэхээр силикон татах ажил гэсэн үг. Силикон татахтаа бол юу яа гэсэн үг. Энэ нэг завсар гарсан дээрээ ийм хөөсөн маягтай ийм энийг одоо гуур гэдэг. Энийг энэ хоёр басаатныхаа завсраар ингээ хийгээд өгчт юм байна. За ингээ хийж байгааг юу бол ерөөсөө силикон хэмнэх зорилготой. Силикон шахахаар ч угаасаа энэ чинь нэг овоорлцсон юм гараад ирж шүү дээ. Тэнгүүт энийг ийм зориултын халбгаар татчих юм байна. Жохон одоо зузаахан явуулна гэвэл ингээд татчих юм байна. Жохон силиконоо багсаарах явуулаад чигтгэн тараана гэх юм бол ингээд татчих юм байна. Тэ? Ийм зориултын ийм халбагтай. Тэгээ нэгээрээ татаад ингээл эвтэйхэн болгочихно. За байшингийнхаа металл усаатыг бол ингээд хийгээ бүрэнгүү дууслаа. За металл усаат ч бол одоо ерөнхийдөө чанартай өнгө үзэмжтэй тий олон жилийн хугацаанд бол өнгө алдахгүй. Тий ингээд харахад бол маш гоё өнгө үзэмжтэй. Тэгэхээр одоо заавал том байшин гэлтгүү хувийн аймны орон сууцнд бол ингээд металл усаат хийчих болох нь. За бид нар энэ удаагийн төсөл дээр бол Тадуу гэдэг компанитай хамтарч ажилласан. За энэ компани бол металл басаадыг одоо Шанхай хотоос, Солонгосоос, Оросоос тий 2-3 газараас ингэж оруулж ирдэг. Ялцын сулаан бол янз бүр. Тэгээ өнгөн ч гэсэн маш олон төрөл байгаа. Тэгээ та одоо ямар хуу хэлбэр хийжтэй, ямар өнгөтэйгээр авах вэ гэдгийг захиалчих юм бол шууд бэлэн ингэ захиалгаар аваад ирчдэг. Ийм компани байгаа. Тэгээд одоо доор гарч байгаа тэр холбогдох хувцас хай гэдрээр та дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.